Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа бүлгийн маань сошиалын дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. сайн байцгаана уу? Эрхэм сахиаттай ноёдоо. Өчигдөр амгалан айлтгын эрхэм хүндэт үзэгчтэй. Орчлон дэлхийд аяхнаараа нэгэн оныг үдэж, одын гэгийг ялбуулан шинэхэн оныг угтан авч байгаа энэ төгөлдөр цаг мөчид Монгол улсаа хөгжүүлэн өрөөтэй ТV телевизийн хамт олноос шинэ он руу хамтаа нэвтрүүлгийг цуврал болгон эрхэм хүнд үзэгчид таньда өргөн барьсаар байгаа билээ. Энэ удаагийн манай нэвтрүүлгийн хүнтэй зочноор нийслэлийн Улаанбаатар театрын дарга Монгол улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Заштанбын Ариун Баатар өргөдөн ирээд байна. Танд шинэ оны мэнд хүргэе, энэ үчийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн шинэ оны мэнд, энэ үчийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Улиран өдөж байгаа 2025 он их нийслэлээр өгүүлсэн манай Улаанбаатар театрын хувьд уран бүтээлийн ол зомог Ариун баялаг сайхан жил болсон байхаа гэж бодож байна. Энэ тухай хуучлж нэвтрүүлгээ эхлэвэл. За өнөөдөр нийслэлээр өгүүлсэн Улаанбаатар чуулган маань Улаанбаатар театр болоод удаагүй байгаа. Тэгээд өчигдөргөө өнөөдөргөө маргааш гэж байдаггүйтэй адил бас өмнөх үеийн удирдлага дарга нарын маань бас чармайл зүтгэл одоо зөв ойлголцол таниулгын үр дүн дээр чуулгаас театрын статустай болсон. За энэ чуулгыг анх үндэслэн байгуулагч нь бол олон түмний танил Монгол Улсын гавьяа жүжигчин Төвшин Төгс анхны дарга нь. Түүний дараа нь одоо олондоо рок мөнх сайхан гэж алдартай манай урлагийн гавьяа зүтгэлтэй мөнх сайхан дарга. Түүний дараа циркийн гэсэн бас сэрхэм тодголтой Гэрэл Баатар гээд ийм гурван дарга удирдсан одоо Монгол улстай бол хамгийн залуухан театр Улаанбаатар театр ингээд дөрөвдөх одоо удирдлага нь болоод тэгээд энэ уран бүтээлчтэйгээ урлаг соён гэгэрүүлэх үйл ажиллагааг олон түмэндээ түгээгээд явж байна. Тэгээд Улаанбаатар театраар одоо урах заримтай амжилт бүтээл дүүрэн ийм сайхан жил улиран одгож байна. Тэгээд Улаанбаатар театр маань би ажил аваад 25 оны эхлүүлээд тэгээд бас нэг зүсэг бишрэл Монгол түмний бас тэр сайхан бэлэгдэл ерөөлийг бодоод шашин урлагийн цэнгүүн одоо театрынхаа хоёр одоо брэнд болсон дуучинтай уртын дуучин анх чимэг баян жаргал нараар одоо голлсон Улаанбаатар театр зүүн хүрээд арчуулан хэдтэй хамтраад шашин урлагийн цэнгүүн хүрээ хөг гэж бас санаандгүй сонголт хийгээгүй зүүн хүрээ маань бол алдартай ууган хүрээ хэдүүдийн нэг тэгээ бид нар бас нэг дүүрэгт одоо нэг хэсэгт ажиллаж амьдарч байна. Тэгээд олон талын бэлэгдлийг бодоод ийм сайхан үйл ажиллагаар одоо 25 оноо эхлүүлсэн. За тэгээд түүний дунд одоо нийтлэг бүхэл мэргэжлийн урлагийн байгууллагуудын дунд хийх ёстой үүргийн дагуу цагаан сар, март, цэргийн баяр, хүүхдийн баяр гэдэг. Тэгээд улсын наадмыг одоо урьдчилж анхлаж нийслэл маань одоо нийслэлийн удирдлага, нийслэлийн иргэдийн өдөр гэж бий болгоё. Тэгээд энэ өдөр бас нийслэлийн иргэн болсноороо одоо бахархах. Нийслэлийн иргэд бас өөрийн гэсэн өдөртэй байх, амралттай байх, түүнийг тэмдэглэдэг байх одоо үндсэн дээр даншиг наадам хөөдлөө удагт зохион байгуулж өндөр хэмжээнд одоо Монгол турхтаны дунд бас хамтарсан өргөн дэлгэр сайхан төрийн их наадмын гутал наадам болгож бид хүмүүс амжилттай хийж маш олон одоо шинэ уран бүтээлүүд зориулж хангард гэж энэ сүлдээ багтанд болсон дуулал, даншиг наадмын сүлд дуулал, бас энэ үндэснийхээ баяр наадам, урдан хөлгөөдөө магтсан их хурд гэдэргээд том хэмжээний бүтээлүүдээр одоо энэ 25 онд амжилттай ажиллаж сайхан бүтээлүүд төрсөн ийм сайхан жил одоо боллоо. Тэгээ саяхан хэдхэн хоногийн өмнө өвөл цагийн нээлттэй бид нар хийсэн.
нэг үндх шалтгаан нь болохоор одоо бас харьцангуй насжилттай засвар үйлчилгээ шаардлагатай байсан Улаанбаатар театрт бол одоо бас нийслэлийн удирдлагуудын дэмжлэгээр одоо их засвар явагдаж тайз, гэрэл, хөгжим, зэрэгтэл, гадна тал бүх зүйлээ бид нар бас амжилттай шинжилсэн, өнгө зүсээ зассан ийм сайхан он боллоо. Үнэхээр гайхалтай сайхан байна. Тэгэхээр 2025 оны хойногийн хуудсыг хүрээ хөг, хүрээ донж, хүрээ соёл, хүрээ гоёл, хүрээ дуунуудаар эхлүүлсэн манай нийслэлийн Улаанбаатар театр одоо улсынхаа нийслэлийн хөрөнгө оруулалттайгаар өргөө цагаан гэрээн тийм ээ өөдлөн дэвжих энэ сайхан соёлын ордноо бүрэн засвар хийж шинжилсэн ийм сайхан онжил бас бахархалтай сайхан үйл явдлууд тохиолсон байна. Өвөл цагийн нээлтийн тоглолтуудаа саяхан хийсэн. Энэ тухай бас яриулсан байна. Өвөл цагийн нээлтийн тоглолт маань амжилттай сайхан боллоо. Тэгээд их ажилсаг хөдөлмөрч эд эрч хүчтэй залуучуудаар бүрдсэн одоо залуу театр гэж хэллээ те. Тэгээд дуу ангийнхны санаачлагаар хүрээ классик хүрээ ба классик гэж 24 онд манайхан юм дуу анги голлсон ийм сайхан тоглолт ард түмэнд өргөн барьсан. Энэ тоглолтыг бид бүхэн бас судалгаагаар маш өндөр үнэлгээ авсан учраас энэ жилийнхээ өвөл цагийн нээлтийг хүрээ ба классик гээд 2 гэж нэртэйгээр сая амжилттай өргөн барьсан. Улаанбаатар театрын нэг онцлог нь бол манайх бүх төрлийн урлагийн төрөл жанрууд манайд байдгаараа их өөр мэт онцлогтой даваа талтай. Манайд pop оркестр байна, үндэсний хангард найрал байна, бүжиг анги, дуу анги байна, дуу анги дотроо задраад pop, сонгодог, ардын, уртын гээд ийм олон төрөлтэй. Тэгээд хүмүүст бас төлөвлөхөд юмны бас дээжээс өргөн барих тийм интертайм чиглэлээ их сайн барьсан. Манай бүжиг анги бас маш сайхан сая бүжгийн тайлан тоглолтоо бас энэ нээлтийнхээ өмнө нийт таасан тоглолтоо өргөн барьсан. Энэгээр бол өнөөдөр яг Улаанбаатар театрын бүжигчид зөвхөн ардын бүжиг бүжиглээд байна уу гэдэг хүмүүсийн бас тэр одоо бодлыг өөрчлөж эвдсэн одоо өрний тэгээд маш өвөрмөц тавилттай өөрснөө гоё дэглэж найруулсан ийм сайхан бас сонгодог бүжгээр ард түмэндээ бэлэг барьсан. Ариунбаатар дарахтай Улаанбаатар театрын талаар хотын урлагийн талаар нэлээд ярилцлаа. Одоо хоёулаа нэгэн шинэ жилийн нэвтрүүлэг байгаа учраас таны сэтгэлд байдаг одоо шинэ жилийн хамгийн сайхан дурсамжийн талаар хаваалцвал сонь байх. Одоо бидний үеийнхэн бол нөгөө хоёр нийгэм дамжсан тийм ээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг социализмын үе, зах зээлийн үе гэдэг. Тэгээд энэ цаг үед дээр одоо тэр социализмын үед бол хөөхд нас өнгөрсөн. Тэр үед дээр бол өвлийн өвгөн шинэ жил, өвлийн өвгөний бэлэг шинэ жилээр онц гарах гэсэн, бэлэг авах гэсэн тэр их хүсэл мөрөөдөл гэсэн юм олон одоо хүүхдүүдэд адилхан хүсэл мөрөөдлүүдийн дунд тэгээд хөдөө суманд төссөн тэр одоо шинэ жилийн сумын клубыг гоёж чимгэлэх тэр ажилд оролцох тэгэл тэр хүүхэд болгонд тэдэн аяга цасан ширхэг тэдэн одоо хэл тэдэн тууз тийм амьтны дүрс эдэргээд тэр болгоноор ингээд гойдог. Зуны даалгавар гэдэг шиг. Бидний ингээд хуруугаа цэврүүтэл ажилласан цаас цасан ширхгийн чинь цасаа өгтөд орж ирэл карманасаа тэмдэглэж цалин мөнгө тэгээд бүжиглэн нөгөө олон гоё усан будгаар бутсан хэл туузууд ингээд хэц татцсан сумын клубчин зүгээр штэ битүү гоёлтай. Тэгээд яг уулнаас тухай үед жинхэнэ хацвар бод ирдэг гэсэн. Яг сумын клубын үүднэл бужигнж яхад сумын нэг жолооч ах яг тэр одоо сонолцсон ногоон гацуурыг авчирал. Тэгээд клубын чимээл гэрэл чимэглээ асаагаад. Тэгээд үүднээс нь тэр хойд яг хоймор болон хүртэл нарийнхан хэц ингээд татаад тэгээд тэрүүгээр нь тэр үеийн нэг тийм жижигхэн проектор одоо юм одоо юугаар одоогоор бол бүш гэл юм да. Тэгээд тийм онгоц цэнгүүтэй ингээд утсаар татаж гүйлгээл яг тэрэн дээр нь гэж одоо гэрэлтүүлэл өвлийн өв онгоцоор ирж байгаа. Өвлийн өвгөн ямар гоё дүрслэл вэ? Өвлийн өвгөн орж ирэхийн өмнө одоо нэг охин энхийн цагаан тагтаа болоод
тагтааны одоо Багтай. гоё намирсан хөхтэй үртэй орж ирээд одоо захиа өгч. Тэгээд араас нь өвлөө ан амтан 12 сар цасан охтууд хоёр айлаалагчаа дагуулад шавгарж автгаж дагуулаад тэгэл орж ирдэг. Тэгэл муу сурсан хөхтийг дорнднаа, онц сурсан хөхтийг дорнднаа гээл тэгэл одоо зарим нь тэр хүмүүсийн араар нуугтаал бас л гоё халуухан юм болдог. Тэр үеийн өвлөөгийн тэр бороотой, өвлөө өгнө зурагтай бэлэг тэрний тэр үнэр, алин мандрины үнэр өдр гэл. Тийм одоо гайхамшигтай одоо хүртэл ингээд тэр үнэр нь үнэртдэг, санагддаг. Тийм гоё одоо дурсамж байна. Гайхалтай үлгэрийн ертөнцийг бий болгож сум орон нутгаараа шинжлэх тэмдэглэдэг байж ингээд таны нутагч нь хаана вэ? За манай нутаг хүн болгоны нутаг бахархалт сайхан. Тэгээд одоо уучнаар үлдсэн хан аймаг, хан энтэй уулын аймаг гэж Хинтэй аймгийн Жаргалтаан сум бол одоо миний өссөн нутаг, аймгийн төвд төрсөн. Тэгээд лэнд мэдээ орж цэцэрлэгийн наснаасаа өнөөдрийг хүртэлх бүх ажил амьдрал одоо гэр бүл, үр хүүхэд өнөөдөр амьдралын сайн сайхан үдээ зэрэгтэй бүх яваа одоо зүйл маань бол одоо алдартай одоо бас Монгол төвний бахархал шаруугаан одоо сум гэж одоо хүмүүс мэднэ. Сэрсэн талтай гэсэн. Алдар сэрсэн талын тий. Энэ юм гайхалтай нутагт энэ бол усанд өсөж үдээ зэрэгтэй сайхан явж байна. Таныг бас урлагийн хүний хувьд нутаг усандаа олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулдаг аа. Тэ урлагийнхаа цуглуулад, чуулуулад бас олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг тухай сонсч байсан. Оюутан байхасаа л их хоббитэй байсан. Бас яг 18 наснаасаа нэлээд хожоо орсон. Тэгэл ангийнхаа хүүхдүүдийг болон одоо оюутнууд дундаа л гайгүй дуулж урж байгаа бүгдийг нь аваад сум орон нутагтаа очиод овоо тахилга янз бүрийн хийд орны хандуу шав тавих гэдэргээл нэг л тийм одоо өглөг үеийн ажил хийгээл одоо тийм бүгдээрээ их одоо ашиг орлого олно гэж яваад л энэ тэнд яваал тэгэл бөөм түүх дурсамж одоо инээ төрүүлээд л дандаа шатаад л тэгэл ирдэг. Тэгэл өнөөдөр ингээд л бас урлагийн хүн болохын өмнө өөрснийгөө сорьсон, бэлтжижсэн гэдэр бас тийм замналлынх нь их суурь байсан байх гэж боддог. Тэгээ сум орондоо болон аймаг орондоо зохиогдсон олон урлаг соёлын одоо тийм соён гэрүүлэх чиглэлийн үйл ажиллагаанд миний хэрэгтэй гэсэн бүх үйл ажиллагаанууд нь гар бие оролцож түүний дундаас бас манлайлж оролцох тийм одоо өсөл зорилготой тэгэл тодорхой хэмжээнд бас сайхан түүхүүдийг бүтээсэн. Хинтэй аймгийн Жаргалтхан сум Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагнал урлагийн гавь зүтгэлтэн Монгол төрийн тэргүүндэд Чингис хаан одонд хөгжмийн зохиолч Бямсрангийн шарвын нутаг гэдэг утгаараас тэр эсвэл тал нутгийн тэр сайхан сумаас Монголын суу алдартнууд олон төрсөн болохоор ч тэр ер нь үе үедэн их дагшин хэмэртэй олон сайхан уран бүтээлчдийг чуулуулж ирсэн сум хэрнэн улсын хэмжээний олон наадмуудыг зохион байгуулж ирсэн ийм одоо гайхалтай хүмүүсийн үлгийн нутаг Сэрсэн тал уралдааныг бас их олон жил сумдаа зохион байгуулж шиг байна тийм үү? Тий одоо тэр агуу шарууга сөрөн дугуйлаг байхдаа өөрөө санаачилсан. Тэгээд өөрийнхөө нутаг ус амхтанд болж шүтэж бишрээд тэгээд энэ унсан газар уусандаа тэр жинхэнэ Сэрсэн тал нь бол өөрийнх нь тэр төрсөн нутагт байдаг. Тэгээд түүнийг магтанд болж энэ дэлхийн бүх одоо дэлхийн өөр өөрсдийн үндэсний оркестр болон сонгодог хөгжмөд тоглосон алдарт Сэрсэн тал бол тэр сайхан нутгаас одоо эхлэлтэй. Тэгээд шарууга маань энийг 3 жилд одоо тутам явуулж байхаар анх ингэж журмалсан байдаг. Тэгээд орон нутгийн удирдлагуудад одоо нутгийн зөвлөлүүд хамтарч яриад улсын хэмжээний улсын чанартай уралдааныг Монгол улсад бол манай сум анхлан юм том хэмжээний уралдааныг зохион байгуулж түүнийг нэр төртөө бас хийж дараагийн хийх тэр одоо итгэл үнэмшил арга барилд бас суралцсан. Одоо л бас өндөр хэмжээнд зохион байгуулсан. Сая 25 онд бас сая боллоо. 3 дахь наадам нь боллоо. Тэгээд түүний одоо шагналын сан тэр уран бүтээлчдийг дэмжиж байгаа тоо хэмжээ эдгээр нь бол яг улсын уралдаан зэрэглэлийн өндөр түвшин стандартаар явж байгаа. Энд одоо сайн уралдсан дуучид одоо дэлхийд сайн дуулдаг, ажил хөдөлмөртэй амжилт гаргадаг, алтар гавьяанд хүрдэг
ийм сайхан ерөөл билэгтэй. Тэглгүй яах вэ? Энэ одоо үнэхээр сүйтэй дөрөв болсон одоо сүслэн хайрлахын сайхан нутгийн очиж оролцож байгаа уран бүтээлчдийн хувьд бас өөрсдөө хиймэр нэмж оролцож байгаа нь өөрөө асар том нэр төрийн хэрэг болдог. Ийм сайхан уралдаан басна бас урлагийн хүний үед би ч гэсэн дотроо баяртай явдаг. Тэгээд өнөөдөр бол манай Монпреш компани үндэсний үйлдвэрлэлийн дэмжсэн энэ гайхалтай сүүн бүтээгдэхүүний дээжийг бас ингээд дэлхийн брэнд алдарт одоо улаан болон цагаан дарсыг мөн манай Ямигийнхэн бол хамгийн одоо амттай жүүсээрээ зочдоо дайлж байгаа. Тэгээд таныг энд 4 төрлийн жүүс тавьсан байна. За энэ бол зүгээр ингээд цэвэр жимсийг шахаж гаргасан ямар нэгэн одоо химийн бодис болон нэмэлт одоо сахар оруулаагүй юм амттай жүүс байгаа. Таныг эндээс сонголт хийгээд өөрийнхөө дуртай жүүсийг бас уунгаар надтай ярилцсан уу гэж урьж байна. За энэ өмнө тавьсан байгаа жүүсээс аваарай. Хүн болгон ер нь нэрсэн дуртай ах. Энэ нэрс үн тий? Тийм байна. Тийм байна. Энэ нэрсэнд хүн байтугай бүр амтан хүртэл дуртай. Баавга бүр уул хангаадаа бүр ухаалддаг гэсэн шүү дээ. Амтанд нараад тэгэхээр одоо би энийг сонирхож байгаа. За тэгвэл нэрсэж юус уу тийм ээ? Энэ бас л одоо тийм хаан тэргүүн дээд зэрэгтэл ордог жимстэй төрөлтөд ордог хаад. За тэгвэл хоёлаа. Ер нь ч одоо бас сэрүүний уйлралт хүмүүс дархлаагаа дэмжиэд анс, нэрс, арц, чязарган тий аль одоо Монголдо ургаж байгаа гайхамшигт жимсээр л дархлаагаа дэмжих юм цаг үе ирж байна шүү дээ тий. За өөртөө одоо би өнөөдрийн зочны юунд гэрээ эзэн гэдэг өдөөж ин авч. Ер нь тэгээд айл гэрүүд ер нь эко болсондоо манай гэрийн ширээн дээр ааруу лезгиний шүүс тэгээд яг энэ байгалийн нэрс чацарганы шүүс одоо ингээ байнга савлаатай байж идэг орсон гарсан дандаа уудаг энэ дамаа энэ хүйтэн сэрүүний үйлрэлт. Гайхалтай сайхан байна. Таны сонголт бас гоё байна. Баярлалаа. Хамтран ажиллаж байгаа ивент итгэж байгууллагуудаа бас маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтад бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор. Шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сардан амттай. Пробиотикор баялаг. Шинхэн жимсээр эрч хүчээнөх. Сардаг желли. Бяцхан лөө иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент итгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Цонхов байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан Alcool брэнд. За 2026 оныг хүмүүнийхээ хувьд те бас нэг байгууллагын удирдлагын хувьд ямар жил байгаасэ гэж хүсэж байна та. За
25 онд бүтээсэн байгуулсан сайхан амжилтуудаа аваад бас алдаа дутагдлуудаа үлдээгээд тэгээд 25 оны сайхнууд дээр 26 оны ирж байгаа сайхнуудыг улам их хариуцуулсан. Түүнийхээ төлөө бас харж хүлээж суух биш хийж бүтээсэн өөрсөндөө үүрэг даалгавар бас ачаал өгсөн эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ардынхаа сайхан үгээр бас тийм өөрсөндөө болон энэ байгууллагатаа хөв амьдралдаа ч гэсэн бас юм урам зориг ташуур өгсөн ийм жил байхын төлөө ер нь л ирж байгаа цаг хугацаа бүхэнд бол тэгж л бас бэлэгшээж боддог. Тэгээд бас тэр нутаг орон маань, уул ус маань, мал сүргэн, зон олон бас тийм байгаасаа гэж боддог. Тэгээд түрүүний хэлсэндээ нэмжлэхэд бол манай Хэнтэй аймгийн Жаргалтаан сум ер нь тэр бүс нутаг бол хуучин одоо хувьсгалын өмнө хувьсгалын үед богдын торгон сүрхийн нутаг байсан. Бас тийм тусгай өгөгдөлтэй газар. Тэгээд ер нь их хам болох нь зууд болох нь харьцангуй бага. Тэгээд ард түмнийх нь аж байдал, сүсэг бишрэл, уул ус нутаг устайгаа харьцаж байгаа харьцаа эдэр нь бол тэгээд цусандаа өвлөгдөж ирдэг юм шиг байгаа. Энэ нь бол одоо бас их сайхан сүсэг бишрэлтэй өндлөлтэй ийм сайхан түмэн байдаг. Таныг 2026 онд шинэ жилийн баярын сайхан мэндчилгээг бүх хүмүүст зориулж дэвшүүлээч гэж хүсэж байна. Өгтөн ирж байгаа 2026 онд одоо Монгол түмэн тэгээд эх орныхоо 4 зүг 8 зөвхөст ажиллаж амьдарч байгаа бүхий л одоо сайхан ажил мэргэжлээ өрнүүлж байгаа цон олон тэгээд хилийн чандад алс нутагт бас ажиллаж амьдарч сурж байгаа бүх Монгол түмэн маань одоо эрүүл сарвал энх тунх аз жаргалтай баяр баясгалантай тэгээд дайн дэжингүй амгалан тайван өвчин зовлонгүй эрүүлэнх эв нэгдэлтэй бие биенээ хайрлаж шүнтгсэн тийм сайхан их хайрын сайхан сэтгэлийн жил байгаасай л гэж хэрэж байна да. За маш их баярлалаа. Эрхэм хүнд үзэгчдээ энэ удаагийн шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн хүндтэй зочноор хаадын хаад мэндэлдэг хан хинтийн нутгийн хүү Жавар Ердөн тогтдоггүй Жаргалтаан сумын уугуул Монголын их урлагт араасаа дагуулж гараасаа хөтөлсөн олон сайхан уран бүтээлчийн эрхэм хүндэтгэлд ах нэгэн цаг үеийг эзэгэнсэн Монгол түмний манлай сайхан дуучтай унган нутаг нэгтэй уянга дууны эзэн урлагийн салбарыг манлайсан энэ цагийн шилдэг удирдагч Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Ариун Баатар маань оролцлоо. Эрхэм танд болон таны гэр бүлд таны хайртай хамт олон болох нийслэлийн Улаанбаатар театрын хамт олонд үргэлжийн инээдхөөр баяр баясгалан од хиймэр аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дээдийг ТV5 телевизийн хамт олонныхон нэрийн өмнөөс болон хувайсан хүсэн өрөөж байна. Тандаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Ингээд нэвтрүүлгийн маань event тэтгэгч Монпреш компани мөн Ямж Юусын хамт олноос өөрсдийнхөө сэтгэл шингэсэн бэлгийг ТV5 телевизийн хамт олноор дамжуулан танд өргөн барьж байна. Шинэ оноо сайхан ухтаарай. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн сайн сайхан бүгдийг хүсье. 26 онд ажил амжилт сайн сайхан бүгдээр эргэж уулзахын ерөөл тавья. Маш их баярлалаа. Тантай болон таны хамт олонтой уран бүтээлийн өрнөө сайхан амжилттайгаар хол ойрын олон сайхан сониттойгоор улсын болон олон улсын уралдааны амжилттайгаар урдын сайхан дуу үндэсний өв соёлын охин манлай дээж бүтээлүүдээр олон дахин уулзах сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Ерөөл атаршгэ. Баярлалаа. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой дашан байцаатай 3 төрлийн амтаар амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс самрын зөөлөн амттай шоколадын жигнэг манго ус үзэм тоор шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай пробиотикор баялаг шинхэн жимсээр ирч хүчээнөх сардаг jelly бицгэллөө иштэй чихэр амттай хайр татам дүр Baby Dragon илүү амттай органик сонголт
100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээ дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт туршлаа хаяа ай кул зүү амтлын хий баяа ай кул тулахгүй би таяа ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа төлөвлөгийн маань цаашдын дугаар тав. Хэлсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ уран оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.